За сайн байцгаана уу? Орой минь төргий. За хуульч Батулд та бүхэндээ мэдчилж байна. За туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг элт уул улсуулыг тогтоолохоор захиргааны иргэн анхан шатны шүүхэд хандсан. За ажиллагааны явцад уг тогтоолын биелэлтийг шүүхийн шийдвэрээр өвчин төгөлдөр болтол шийдвэрлэгдэл хэрэг шийдвэрлэгдэл зогсоож төлөвлөж өгнө гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргасан. За урьдчилан хэлэлцүүлэг олон удаа хашилсны эцэст өнөөдөр болж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг шүүхийн шийдвэрийг энэ хэргийг шийдэж дуустал биелүүлэхийг төлөвлөсөн анх шатны шүүхийн шийдвэр гарлаа. За тэгэхээр өөрт бас ашигтай шийдвэрээ гаргуулж чадлаа. Эхний бас багахан ялалтаа бас авлаа гэж ойлгож байгаа. За цаашдаа хэргийн шийдвэрлэлтэн дээр анхаарч ажиллана. Тэгэхээр ер нь энэ туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг нийслэлийн удирдлага хэрхэн ард түмний тархинд байгаа төвжирэл гэдэг үжиг асуудлаар талимдуулж хэрэгжих болоогүй цаг хугацаа мөнгө төсвийн хувьд бас хүндрэлтэй болоогүй энэ нөхцөлд урагшин татаж оруулж ирж хэрэгжүүлэхээр уг төслийг шийдвэрлсэн нь бол элт хууль бус гэдгийг бол өмгөөлөгч миний хувьд хэлээд байгаа. За засгийн газрын удаа дараагийн хуралдаанаар туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг концессийн гэрээ буюу төр хувийн хвшлийн хэлбэрээр хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. Гэтэл нийслэлийн төсөвд дураараа татаж авчир төсөвдөр хөндрөл учруулж уг нийслэлийн төсвөр орон нутгийн төсвөр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн нь бол энэ бол эрх хэмжээ тийм ээ албан тушаалын байдлаа бас ашиглаж буруу шийдвэрээ. Энэ талаар улсын ерөнхий прокурорын 5 сард гарсан тушаалаар Тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газрын хамтарсан хэсэг томилогдож хэргийг бол шалгаж байгаа. Энэ эрүүгийн хэрэг бол тусдаа асуудал. Ер нь бол олон улсын байгууллагаас ч хүртэл уг төсөл хөтөлбөрийг 2040 оноос хойш хэрэгжих боломжтой Монголд 2050 засгийн газрын тогтоолдож гисэн 31-с 40 оны хооронд мөн нэгдсэн төслийн удирдлагын газар нийслэлийн харьяа байгууллага байдаг. Энэ байгууллага бол ирэмбэр энэ төсөл 5 дугаар хэрэгжүүлсэн төслөө нэн шаардлагагүй байна гэдэг дүгнэлт гаргасаар байхад нэн төргөнд 1-р тавчирч уг төслийг хэрэгжүүлэхээр улаарсан нь бол цаанаа бол бас улс төрийн болоод эд хөрөнгө юу гэдэг нь ашиг сонирхолтой байсан гэж үзэж харагдахаар байгаа. Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн тайлан гарсан туулын хурдны замтай холбоотой. Энэ тайлан бол эхнээсээ ахуулаад дуусталаа ер нь туулын хурдны зам мега төсөл хөтөлбөр бол олон хууль тогтоомж зөрчсөн гүйцэтгэгч компани тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан гэдэг асуудлыг тайлагнаж дүгнсэн байдаг. Тэгэхээр миний бас нэг игдүүцэл хүрээд байгаа зүйл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны 10 сарын 16-ны өдөр уг асуудлыг авч шийдвэрлэхдээ уг мега төслийн талаар ерөөсө ганц ч асуулт асуугаагүй, хэлэлцээгүй, үнэлгээ өгөөгүй. Хурлын дарга Баяр гэж нөхдөр шууд тогтоолын төсөл танилцуулаад тэгэл олонхороо баталдсан ийм шийдвэр байгаа. Зүүн засаг заргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх гэдэгт тухайн шатны засаг даргынхаа тайлан хэлэлцсэн тийм ээ төсөл хөтөлбөрийг авч хэлэлцээд үнэлт дүгнэлт өгж тэн дээр судалгаа хийж үнэлт дүгнэлт уг хурдны мега төсөл үнэхээр хэрэгжих боломжтой юм эдийн засгийн үнэлгээ тийм үү менежментийн үнэлгээ байгаль орчин экологийн үнэлгээ нь хаана байна гэх зэрэгээр тал бүрээс нэг асуудалд хандахаар байтал шууд засаг дарга оруулсан төслөөр нь тэр чигээр нь батлаад шийдвэрлэсэн нь бол энэ ойлгомжгүй байдал энэ олон хүний хөлтөж хэрсэн хууль хяналтын байгууллагын ажлыг хөндрүүлсэн ийм шийдвэр болсон. Тэгэхээр захиргааны байгууллагын акт хэрвээ буруу гарвал асуудалд улс хууртай хандахгүй шийдвэрлвэл ямар их хор уршигтай гэдэг нь бол эндээс харагдаж байгаа юм. Тэгэхээр би яагаад энэ иргэдийн төлөөлөгчдийн 45 гишүүнийг бас онцлоод идэх юм бэ гэхээр энэ 45 өөрөө уг асуудалд нухацтай хандаагүй. Өөрөөр хэлбэл төслийг шууд 100 орж ирэнгүүт нь баталчихж байгаа асуудал нь өөрөө эрх ашиг байна энэ нөхөрт гэж бодож байгаа юм.
Нямбатар засаг дарга байхдаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчид энэ 45 хүнд бүгдэнд нь албан тушаалд томилсон байсан. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, төсөл хөтөлбөрийн зохицуулагчид, за тууцад гэдэг ингээд хуулийн боломжгүй, хуулиар хориотой ийм албан тушаалд хийх ёсгүй энэ иргэдийн төлөөлөгчдийг томилсон байгаа нь за эрх ашигын одоо зөрчил байна. Өөрөөр хэлбэл Карманда 45 төлөөлөгч худалдаж авсан албан тушаалын авилга гэсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр эргүүлэн тусгай ангийн авилгын гэмтэр гэсэн бүлэг бий. За энд бол хахуул авах гэсэн зүйл ангич байдаг. Өөрөөр хэлбэл хахуул гэдгийг авилгын эргийн хахуул гэдэг зүйл дээр зөвхөн мөнгө, эд хөрөнгө гэдэг зүйл бол ойлгохдохгүй. Өргөн хүрээгээр бол за цаад утгаараа энэ албан тушаал одоо томилох ёсгүй хүнийг томилохдохгүй одоо ажил дээр нь томилж албан тушаалын авилга өгж байгаа гэсэн хэлбэрээр асуудал тандж байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллагын хуулийн хэрэгжилт, хуулиа зөв ойлгож энэ төрийн захиргааны албаагч, за энэ нутгийн удирдлагын энэ хууль бус шийдвэр гаргаад байгаа уг асуудалд одоо эрх ашиг зөрчигдөж хандаад байгаа хууль биелүүлэхгүй энэ асуудалд хойноос нь ангуучлах хэрэгтэй. Тэгжиж хууль одоо Монгол Улс орны 44 мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль одоо мөрдөгдөж за хууль биднийг засаглах ёстой юм аа. Тэгэхээр улсын ерөнхий прокурор айлгын газрын дарга за энэ шийдвэрийг гаргахдаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчд яагаад асуудалд ингэж хөнгөн хоймоо хандаж шууд ингэж баталчих ваа. За тухайн үед яагаад эдгээр засаг даргын захирамжаар бүгд албан тушаалд томилогдсон байваа. За энэ албан тушаалд томилогдно гэдэг нь тухайн албан тушаалд томилогдчихж байгаа юм чинь энэ хүн чинь одоо цалин за урамшуул гэж зүйлүүдийг авч байгаа шүү дээ. Энэ байдлаараа өөртөө ашигтай давуу байдал бий болгоод байгаамаа. Тэгэхээр нөгөө авилга гэдгийг зөвхөн бэлэн мөнгө, за эд материал, эд хөрөнгө өгсөн гэдгээр ойлгохгүй. За өргөн өрөөндөөс хуулийг тайлбарлаж ойлгосоо гэж хуульчид, за хууль хүчний байгууллагуудаас би зөвлөх байдлаар хэлж байна. Өөрөөр хэлбэл уг асуудал төсөл хөтөлбөрийг үнэлэхгүй, дүгнэлт өгөхгүйгээр шууд баталж байгаа гэдэг нь бол өөрөөр хэлбэл тэр нийслэлийн засаг дарга буюу түүний нөхөд хэсэг бүлэг хүмүүсийг давуу байдал бий болгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өөрсдөө эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон юм шийдвэрийг өөрөөр хэлбэл өөрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлэхгүй за үйлдэл болон эсвүүлдгүйгээр энд хандж байгаа нь бол авилгын гэмтэр юм аа гэдэг байдлаар бол би хуульч хүний хувьд бол ойлгож тайлбарлаж байна. За тэгээд эхний ялалтаа авсандаа бас өнөөдөр баяртай байна. За туулгал болон байгаль экологитой хайртай за үндэсний их улсын төлөө бас надтай хамт энэ эсэргүүцлийг бас санаачилж эхэлсэн эсэг бүлэг нөхд, найз нөхөд сүүлд танилцсан танилуудтай бас за энэ мэдээг дуулгахад бас ямар ч байсан туулын хурдны зам төсөл хөтөлбөр хэрэгжихээргүй боллоо. Засгийн газраас зогсоосон гэсэн шийдвэр гарсан боловч энд бол би итгэхгүй байгаа. Тэгэхээр шүүхийн журмаар тийм ээ албан ёсоор туулын хурдны замын төсөл хөтөлбөрийг зогсоолоо гэж бас та бүхэн ойлгоход болно. Гэхдээ нөгөө талд нийслэлийн удирдлагад давзаалтах хэрэг нь бас байгаа. За баярлалаа.